Баян өндөр сумын засаг даргын иргэдэд их уулзалт үргэлжилсээр байна. Өнөөдөр 14 цагт Дэнж Эрдэнэгийн иргэдтэй уулзмал 15 цагт Цагаанжилууд Наран Аршаанд Хуртын голын багийн иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо. Үнийн доктортой байрлалаар анхаарч байгаа. Баян өндөр сумын засаг дарга Эрдэнэ Дэнж багийн иргэдтэй уулзсны дараа 17 цагт Хуртын гол Наран Аршаанд Цагаанжилууд гих дөрвөн багийн иргэдтэй уулзлаа. Дээрх багуудын иргэдээс гэрэлтүүлэг болон такси үйлчилгээ үзүүлж буй автомашинуудын үйлчилгээ, мөн бүсийн онцлогын эмчилгээний төвийн ахмадын эмчийн талаар санал ирүүлж байсан юм а. Дэнж баг маань бол одоо зөвхөн багийн удирдлагууд хөтөлбөрөөс нэг орон сууцны коридорт нэг 2-3 өрөөнд багтаж ядан амьдарч байдаг. Байртай болж болдгоо болов гэж бодож явдаг. Хоёрдугаарт одоо соёлын төв талаар ерөөсөө байхгүй. Урд нь өмнө байгаагүй газрууд одоо соёлын төвөд баригдаад байдаг. Манай Дэнж багт ерөөсөө соёлын төв байхгүй. Усууд нор хоронгүй цуглуулад хөдөлмөрчтэй цуглуулад нэг уулзалт хийж газаргүй байдаг л одоо ингээд зовж явдгаа хэлмээр байна. Энэ талаар төлөвлөж байгаа юм байна уугүй юу? Тэгээд энэ чулуун цэцэг иргэн ярьж байна. Одоо нэг буудал дээр одоо 2-3 хөгшин хүн зогсож явах юм бол аахгүй. Тэр үл ёстой үн. За тэгээд сүүлийн үед одоо нэг ногоон шинэ автобуснууд байгаа. Ерөөсө хар бурдаараа давхиж ирэл тэгээд дотор нь одоо суудал багтай бид нар шиг хөгшин усууд зогсож байхад гинтхэн торомслол тэгээд ханараал унчгал за тэгээд хөл гар муутай бид нар шиг улсууд чинь шууд гიშгээд бууж чадахгүй ганц нэгэн буухын хооронд л ерөөсө хавчаал би одоо нэгдсэн имлэгийн тэнд саяхан хэдхэн хоногийн өмнөд уурдынд одоо бас хавчигтаад бараг халтарч унаад буулсан. Тэгээ шаардлага тавихаар миний дүүнер одоо угсхийж битгий хөдлөөч. Одоо хүндтэй улсууд байна гэхээр хогчин суудлаа олдохгүй мэг яадгийн. За энэ удаа одоо номерыг нийлхээ болий. Би бас олон жолооч хүүхдүүдийн одоо мууг үзээд яах вэ? Тэгэхээр 4-р гудамжинд амьдардаг Нандан гэрэл гэж хүн байна. Манай гудамжинд ойролцоо худаг авахгүй. Тэгээд нэг худаг саяхан яасаа одоо ашиглалтанд ороог байна. Энэ хизээ ашиглалтанд орох юм болоо. Нэгдүгээрт. Тэгээ хоёрдугаарт энэ 4-р гудамжинд хаяггүй оршин суугаа хаяггүй нөгөө хашаага өөрийн болгоогүй миний мэдхийн 30 гаруй тийм юу айл өрх байгаа. Тэрний газрыг өөрсдийн эзэмшилд олгож өгөх хийг бас авч үзнэ гэсэн тэрний шийдвэр хизээ гарах юм бол гэж асууя. Энэ жил жишээлх юм бол Дэнж баг дээр 120 сая төгрөгөөр сайжруулсан шорон замыг хийхээр төлөвлөлт тавьсан байна. Тэгэхээр саяны санал тавьсан иргэдийн гудмуудад энэ 120 сая төгрөгөнд оруулаад гүйцэтгэх бололцоо бол байна. Гэрэлтүүлгийг энэ жил ихэд 120 сая төгрөгийг Дэнж баг дээр гэрэлтүүлэг тавьсан. Улсын хөрөнгө оруулалтаар саяны дарамгоон хэлсэн артлын зам чинь асфальтын зам тавигдана. Улсын хөрөнгө оруулалтаар батлагдсан байгаа. Сөөхүүдийн байрны инженерийн сухамжилж гэж асуудал байгаа, хүнд байгаа. Сөөхөн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сайжруулах, иргэдийн оролцоонд оруулах талаас бид нар бас анхаарч байгаа. Гэтэ Дэнжийн 3 сөөхийг эрхлэж бол бас бидэнтэй ойрхон ажиллаж, санал бодлоо илэрхийлж, үндэслэлийг сайн гаргаж ирж байгаа. Энэ жил бид нар 67 сая төгрөгөөр инженерийн сухамжилж хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Өөрсдийнхөө оролцоотойгоор бас жижиг сажиг зүйлээ хийхгүй болвол тэр болгон бүгднгийн төрөөс хийнэ гэвэл бас болдоггүй. Тийм учраас бид нэр байрныхаа дээврийг тавьсан энэ жил инженерийн сувилжуулжийг тавьж байна. За шинээр айл өрхөд газар авсан газруудыг тогтжуулах цахилгаан стандарт ханх ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн байна. Нэг дутагдaltaй ажил бий. 2 худаг шинээр бий болгосон. Биднийг ажил авахад нэг худаг тавигдсан. Тэрний дараа ахаад нэг худаг тавьсан. Ухаалаг худаг. Энэ инженерийн сувилжуулж холбогдох ажлууд нь явагдахгүй. Тэр худгийг барьж байгуулсан компаниуд нь дутуу хийгээд буруу технологийн юмнуудыг хүчин чадал муутай юм тавьснаас болоод одоо хүртэл ажиллаж чадахгүй байгаа юм хүндрэл бол байгаа. Нөгөө талд нь манай энэ МОН 23-ийн шугамыг өндөржилд энэтэй холбоход бас хүндрэл бэрхшээл бол байгаа учраас энэ жилдээ багтаагаад бид энэ худгуудыг ажилд нь оруулнаа. Тэгэхээр энэ ондоо багтаагаад энэ газрын зөрчилтэй маргаантаа эсвэл сайн дураараа барьсан байгаа иргэд байгаа бол судалгаа юмнуудаа яаралт оруулж ирээд сумын газрын даамартаа бид нартай холбогдож байгаа газрынхаа асуудлыг энэ жилдээ багтааж шийдвэрлэж авъя гэдгийг хэлмээр байна.
нийцсэн илүүнийг чөмжилж чадах. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Баян өндөр сүмэн сэтэрэг зарим асуудлуудыг газар дээр нь шийдчихж байлаа. Үүний нэг нь Евроэко хорооллын сөөхийн иргэдтэй их тайланд уулзалтын байрыг түрээсийн хөлсгөө шийдэж өгсөн явдал юм а. Түүнчлэн энэхүү уулзалтаас гарсан саналыг цаашид хийх үйл ажиллагаанд чиглэл болгон хэрэгжүүлэх юм а. Хорооллын эцсийн энэ таксин бензин колонкинаас зогсож байгаа таксины жолооч нарын энэ зогсох ёстой байна уу, зогсохгүй байна уу? Энд бол галын аюул гарахад одоо бэлэн болсон байна. Тамхи татны шээн бизнес нийтийн бизнес газар байхгүй. Их хүнд асуудал болсон байна. Одоо цаанаас тэнд очиод автобусны суухад манай нийтийн автобус үржээ зогсож явахад одоо цаанаас нь бензиний үнэр хангалтад наан жолооч нар тамхи татаж ингэж идээд одоо цаанаас энэ цагдаагийн хэлсэн хариуцлага юм уу, сумын хариуцлага юм уу, баг нь хариуцлага юм уу энийг одоо мэдэхгүй одоо тэр байдал бол хүнд байдалд орсон байна. Энэ Ахмадын юу байна? Эмчид юм байна. Одоо хойдод нэг цаг сууж. Хүн загнах шиг юу ч хийж чадахгүй. Ахмадын одоо эмчид хойно нэг цаг билэрээ шүү дээ. Тэр хүн чинь нэг цаг дээр нэг цаг цаахан бурхан сууж энэ тийм. Ахмад очдог. Очод тэр эмчтэй. Энэ эмчтэй. Тийм яваад хасууч. Та хөдөлгөөний сан тийм эмчтэй тийм байхгүй. Энэ эмч сойж тань заавал. Нэг юм санал байна. Манайх уртын гол баг. Манай уртын голч одоо дандаа ингээд хоошоогоо ингээд хүүхдээ тэрврээд айлтаад атдаг. Хүүхчүүд нь хөлөөж ирээд хоошоогоо айлтаад атдаг. Хамгийн одоо хоол болчиход байгаа ийм баг байгаа. Тэгээд одоо автобус нь ерөөсөө явахгүй. Нийтийн тээвэр бол айгүй хэцүү. Тэгээд тэр нийтийн тээврийн тэр автобусаа явдаг зогсоол дээр нь очиод нөгөө машинууд нь зогсчихдаг ерөөсөө. Тэгээд ерөөсөө 7-8 цаг болоогүй 1000 төгрөг гэж ерөөсөө. Гэхдээ харих гэж байгаа улсууд чинь заримд нь 1000 төгрөг байгаа, заримд нь байхгүй байгаа шүү дээ. Бас хэцүү л байгаа шүү дээ. Би тэгээд Евроэко төгөл сөөхийн ажлыг сая 3 сарын өмнө хүлээж авсан. Энэ сөөхний ямар сөөх байсан гэхээр 4 захирал солилцсон. Тэгээд хамаг нэг Орос сөөгчдийнхээ мөнгө төгрөгийг байхгүй өртөө 20 гаруй сая төгрөгийн өртөө ийм хаалга үүд нийлдэг хөрсөн нэгэн Орхон аймгийн хамгийн муу сөөхийг авсан юм аа. За тэгээд ажиллаад 2 сар болоход бол ямар ч байсан би 20 гаруй сая өрнөөс нь бол одоо ингээд 11 12 1 сар 3 сар ажиллахад 4 сая гаруй төгрөгийн өрийг одоо төлсөн байгаа. Манай оршин суугчид бол үнэхээр одоо 80% эрэг сайхан сэтгэлтэй байгаа. За тэгээд одоо тайлбар сонгуульд нэг асуудал хэлэх гэж орчихсон юм аа. Тайлбар сонгуулийнхаа хурлыг 3 сарын 9-нд хийсэн чинь нөгөө хүүхдийн ордон чинь сарын цагийн 100 мянган төгрөг төлгээд идэг. Тэгээ одоо тэр суугчид яаж 4-5 цаг 500 мянган төгрөг төлөхийн тэрэн дээр таавах нэг тусаач гэж хэлж байна. Байгаль орчин аюул жуулчлалын яамны сайд ажлын хэсэг байгуулан Орхон аймгийн байгаль орчин аюул жуулчлалын газар нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Орхон аймгийн удирдлагуудаа хамтарсан ажлын хэсэг гарган Орхон аймагт тулгамдаад байгаа цагаан тосны байдалтай танилцж цаашид ямар ажил зохион байгуулж хэрхэн ажиллах талаар хэлэлцэж нөлөөлийн бүсэд байгаа Баян өндөр сүмийн Баян цагаан говьл жаргалан цумын иргэдтэй уулзаж санал хүсэлтээ солилцлоо.